За сайн байцгаана уу хүмүүстээ. Багш нь нэмэлт Scratch програмын тухай тайлбар өгч байна. Scratch програмаа за Google-ийнхаа за search мөрөн дээр бичиж өгнө. За Scratch гэж бичээд Enter даръя. За тэгэхээр Scratch програмын веб сайтууд гараад ирж байна. За энэ веб сайтынхаа линкэн дээр дараад орчин. За ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр багш нь өмнө бүртгэлтэй байсан учраас гарч байна. За sign out хийгээд гарыг. Тэгэхээр яаж энэ веб сайт нь шууд веб сайт руу одоо нэвтэрч орж бүртгүүлэх чинь гэсэн. Тэгэхээр веб сайтандаа яаж join хийж бүртгүүлэх вэ гэдгийг. За join Scratch гэдэг дээр дарлаа. За энэ дээр багш нь өөр нэрээр өгье. За хин гэдэг бүтэн нэрээрээ багш нь биччихье. За ийм нэр байна гэж байгаа учраас дахиад энэ өөрчлөөд за ийм нэртэй болгочихъя. За ингээд next. За компьютер дээр хадгалах уу гэж байна. За хадгална гэвэл yes, save, хадгалахгүй гэвэл never гэнэ. За багш нь save-лчээ. За Монголиа гэж сонголоо. За хэд оны хэдэн сар төрсөн бэ гэж асууж байна. За 1 сарын 1 сар төрсөн. За энэ дээр өөрийнхөө төрсөн он сар өдрийг бичээрэй хүмүүстээ. За гэх мэтлэн тийм үү. За энэ дээр эрэгтэй үү эмэгтэй юу гэж асууж байна. За эмэгтэй гээд эрэгтэй гэдгээ сонгоо явчихна. За өөрийнхөө email хаягаа энэ бичнэ. Ингээд email хаягаа биччихлээ. Create your account гэдэг дээр дарлаа. За ингээд шинэ аккаунт үүслээ. Get started. Scratch-ийнхаа веб сайтанд ингэж бүртгүүлж ордог байх нэ хүмүүстээ. За ингэснийхаа дараагаар за файл create гэдэг маань өөрөөр хэлбэл шинэ прожект үүсгэх, шинээр одоо програмаа бичиж эхлэхийн тулд create гэдэг үгэн дээр дарна. За ингээд файлын маань хуудас гараад ирлээ. Үн дээр за файл хэсгийн load from your computer гэсэн. За энэ хэсгийг дарж ич нөгөө багшийнхаа явуулсан 6 файлаа дуудаж оруулах ёстой шүү. За тэгэхээр эхлээд яаж тэр татаж авах вэ гэдгийг тийм үү? За тэгэхээр за одоо энэ ээж нь багш нь явуулсан маа. Танай ангийн за classwork дотор байж байгаа Lisa 11-ийн видеотой багш нь цуг 6 файл явуулсан. За тэгэхээр энэ дээр даръя. За ингээд гараад ир чинь тэгэнгүүт за open a new window гэж байна. За энэ дээр даръя. За шинээр window нээлээ гэж байна тийм үү? За одоо үүнийг татаж авах зоонд гараад ирлээ. Энэ файлын маань энд харагдаж байна. За энэ download гэсэн командны зураг нь харагдаж байна тийм ээ. За дарж авлаа. За тэгэхээр одоо энд татагдж байгаа харагдаж байгаа. За гих мэдчлэн файлуудаа татаж авна гэсэн. За дахиж багш нь оръё. За одоо хойд Castle 1 файлыг татсан. Одоо Castle 2 гэсэн файлыг татаж авъя. За клик хийгээд дарсан. За энд байгаа яг баруун дэд буландаа 3 цэг дээр дараж өөрөөр хэлэх юм бол шинээр цонх нээн гэсэн үг байна шүү дээ. За ингээд Castle 2 гэсэн файл нь харагдаж байна. Энэ дээр download гэсэн командаараа татаж авах нэ. За энд одоо гих мэтчлэн ингээд 6 файлаа татаж авна. Татаж авсныхаа дараа нөгөө Scratch програм руу орно. За Scratch програм дээр ингээд бүртгүүлээд орсон байгаа. Тэгэхээр програмаа одоо дуудъя. Load from your computer гэсэн. За энэ командны тусламжтайгаар за Castle нэгээ дуудаж оруулна.
За ингээд удаад оруулаад энэ дээрээ команда бичээд явна гэсэн үг байна шүү дээ. За энэ хоёр найзыг энэ start цэгээс эхлээд энэ хоёр маань start цэгээс эхлээд за ингээд түлхүүрийг аваад буцаад ингээд явсан ч болно. Аль эсвэл түлхүүрээ аваад байсан эндээс ингэж явж бас болно. Тэгэхээр хоёр замаар явж гарах боломжтой байна. За энэ алгоритмыг хийгээд багш руугаа явуулах хэрэгтэй байна.